За хамтдаа залбирцгаая. Биднийг хайрладаг ариун энэрэнгүү Бурхан Аав минь, Бурхан танаас холдон гим нүгэл тунд амьдарч байсан биднийг та өрөвдөж, бид Бурхан таныг мэдхгүй байх үед Бурхан та биднийг төрүүлэн хайрлаж, биднийг аврахын тулд бидний хүртэх байсан шүүлт хараалыг Эзэн Есүс бидний өмнөөс үрч, Эзний загалмай дээр урсгасан тэр үнэтэй цусаар бидний гим нүглийг мөнхөд угааж, цаашид шүүлт хараалыг авахгүй болгосон тэр агуу нэгүсэлд талархаж байна. Бидэнд гайхалтай тэр Бурхны нэгүслийг ухааруулж, авралыг өгч, мөнх ам болон Бурхны хаанчлалд орох алдар сут найдварыг өгсөн Эзэн минь танд үнэхээр их талархаж байна. Энэ цагт Эзний үнэт цусаар аврагдсан бид бүгд Эзний өмнө хамтдаа цуглан, Эзний агуу нэгүсэл болон хайрыг магтандуулж, Эзний үгнээс сурч, Эзэн таны хамт байдаг ариун сүрэг дотор биднийг нөхөрлүүлж байгаад талархаж байна. Энэ цагт ч Эзэн та бидний дотор хамт байгаад итгэж байна. Бидний хүн тус бүрийг та ажиглан харж, Бурхан та өршөөлийн мутраараа зуран барьж, Эзний нэгүсэл, үг, ариун сүнсний хүч чадлаар бид бүгдийг илүү бүрэн дүүрнээр босгож өгч, бид үлдсэн амьдралдаа Бурханы өмнө хоосон амьдрахгүй байхад, Бурханы хүүхдээр зөв зохистой амьдрахад та биднийг захирч, удирдах өгөөрэй. Удахгүй эхлэх зуны нэгдсэн семинараар энэ удаач олон сүнснүүд Эзэн таны өмнө ирж, аврагдах Бурхан таны агуу үйл хэрэг явагдахад энэ ажлын төлөө та бид бүгдийг өөрийн хүслээр эрх мэрх хэрэглээсээ хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна. Эзэн таны дахин ирэх тун ойрхон байгаа энэ төгсгөлийн үед бид Бурханы өмнө ямар хүн байх ёстойг бид бүхэнд зааж, үг болон ариун сүнсний хүчээр биднийг та зууран барьж удирдах өгөөрэй. Орон даяар байгаа манай чуулган, дэлхийн олон чуулганууд, хэцүү байдал донд итгэлээ сахин сайн мэдээг тарааж байгаа бүхий л чуулганы ахан дүүс. Бурхан та нэгүсэл, үг, ариун сүнсний хүч чадлаараа хамт байж өгөөд, Бурхан таны хүсдэг илүү агуу үйл хэргийг энэ төгсгөлийн цаг үед бид бүхэн чадамгайгаар хийхэд туслаарай. Энэ цагт ч Эзэн та ариун сүнсээр удирдах өгөөрэй. Бидний Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Магтан дуудуулнаа.
За Библиэс харцгаая. Марк 2 дугаар бүлгийг харъя. Шингээрээ Марк 2-ын 1-ээс 12 хүртэл уншнаа. Марк 2-ын 1-ээс 12 хүртэл уншиж өгье. Хэд хоногийн дараа Есүсийг Капернаумд буцаж ирмэгц гэртээ байгааг нь хүмүүс дуулжээ. Олон хүн зугларснаас үүд хаваар нь хүртэл зайгүй болов. Тэр тэдэнд үг айлдаж байлаа. Тэд нэгэн саа өвчтнийг дурвуул дамнан түүн рүү авч ирлээ. Хурсан олноос болж түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд түүний байсан газрынхан дээврийг хуулж цоолоод дэвсгэрийг хэвтээ өвчтөнтэй нь доош буулгав. Есүс тэдний итгэлийг хараад саа өвчтөнд "Хүү минь, нүгэл чинь уучлагдсан" гэлээ. Харин тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь дотроо эргцүүлэн "Энэ яаж ингэж Бурхныг доромжилж ярина вэ? Гагцхүү Бурхнаас өөр хэн нүглийг уучлж чадах вүлээ" гэж бодоход тэр даруй Есүс сүнсээрээ тэдний эргцүүллийг мэдээд тэдэнд "Юунд та нар зүрхэндээ ийн эргцүүлнэ вэ? Саа өвчтөнд нүгэл чинь уучлагдсан гэж хэлэх, эсвэл бос дэвсгэрээ аваад яв гэж хэлхийн аль нь амархан бэ? Харин хүний хүү газар дээр нүгэл бүрийг уучлах эрх мэдэлтийг та нарт мэдүүлэхийн тулд гээд тэрээр саа өвчтөнд "Би чамд хэлье, бос дэвсгэрээ аваад гэртээ харь" гэсэнд өнөөх нь босож дэвсгэрээ даруйхан аваад бүгдийн өмнөр гарч явлаа. Хүмүүс бүгд мэл гайхаж "Ийм юм бид хизээж үдсэнгүйгээд Бурхныг алдаршуулв." За энэ хүртэл байна. За одоо олон хүмүүс энэ халуун зуны улирлаас зогтож далайн эрэг рүү, уул руу, гадаад руу амархаар явдаг тийм улирал байгаа. Харин бид бүхний хувьд өөр төлөвлөгөөтэй байдаг. Сурагч оюутнуудын амралт байдаг. За тэгээд ажилчид энэ үеэр амралтаа авдаг нь. Энэ сайхан боломжийг бид нар энэ үгийг тараахад, сайн мэдээ тараахад, төөрсөн сүнснүүдийг аврахад бид энэ цаг хугацааг ашиглаж ирсэн байгаа. Бас та бүхний мэдэж байгаачлан Гунжууд байгаа Галил цугларалтын байранд хаврын семинар, за зуны семинар, мамрын семинар, за түүнээс гадуур бас янз бүрийн цугларалт семинарыг зохион байгуулдаг. Ялангуяа зуны семинарын үеэр бол хамгийн олон хүмүүс цугларч үг сонсож аврагддаг байгаа. Нэг удаагаар дундажлаж үзэх юм бол 10,000-аас их хүн цугладаг. Тэгээд зуны семинарыг 7 ээлжээр хийдэг. Бид бүхэн энгийн үеүүдэд бас сайн мэдээ тараагаад зөвлөгөөгөөр дамжуулан хичээнгүлэн сайн мэдээ тараадаг ч зуны семинараар орон даяар байгаа олон ахын дүүс, олон чуулган нэгдэж хамтдаа залбирч зөвхөн энэ сайн мэдээг тунхаглах ажлын төлөө хичээнгүлэн зүтгэдэг
Энэ байдал донд зуны семинараар хамгийн олон хүмүүс аврагддаг байгаа. Би анх Америкт очиж зуны семинарыг хийж байхад Америкийн Ашевилле гэх газарт Америкийн баптист чуулганы цугларалтын газар байсан. Тэрийг түрээслээ зуны семинар хийж байсан. Тогтчлт их сайтай. Гэтэл том заалч байхгүй. Баптист чуулган гэж байгаа мөртлөө баптизм өртөх газарч байхгүй. Тэр газрыг бид нар түрээслээд ашиглаж байсан. Тэр үед их атаархаж байсан. Үнэхээр гоё цугларалтын байр байсан учраас. Гэтэл одоо манай цугларалтын байр бол түүнтэй харьцуулахын аргагүй том гайхалтай. Магадгүй миний бодож байгаагаар манай энэ Галил цугларалтын байр бол энэ манай дэлхийд энэ цугларалтын газраас маань илүү сайхан тогтчлттой газар байхгүй байх гэж боддог. Одоо ч гэсэндээ ажил явагдаж байгаа. Хоноглох байр тэнд дутагдж байгаа болохоор эргэн тойронд нь байдаг амралтын газруудыг урьдчилж түрээсэлдэг. Гэхдээ их үнэтэй. Тэгсэн ч гэсэндээ дүүрэн хүнтэй байдаг. Тиймээс нэмж түрээслэх аргагүй байдалтай олон төрлийн бэрхшээлүүд байсан. Гэтэл тэр цугларалтын газарт хоноглох байрын барилгын ажил явагдаж байгаа. Одоо барьж байгаа энэ хоноглох байранд нийт 480 өрөө. За тэгээд жижиг хэмжээний танхим бас 2 ширхэг байгаа. За магадгүй дараа жилийн зуны нэгэн семинараар тэр байр ашиглалтанд орчино. Барилгын ажил их хурдтайгаар явагдаж байгаа. Та бүхний мэдэж байгаачлан энэ удаагийн барилгын ажилд энэ барилгын ажил нь их том хэмжээний барилгын ажил байгаа. Тиймээс энэ барилгын ажилд гарч байгаа барилгын зардал 60 тэрбум давах хэмжээний их зардал гарч байгаа. Гэхдээ нэг хүнд бэрхшээл байхгүй тэр ажил явагдаж байна. Гайхалтай байгааз. Яагаад бид нар энэ ажлыг хийх ёстой вэ гэвэл тэр газарт энэ нэгдсэн семинарыг хийхэд хамгийн олон хүн аврагддаг учраас хүмүүсийн сүнсийг бид мөнгө төлөөд ч худалдаж авч чадахгүй. Бидний ямар ч арга замаар болохгүй. Олон хүмүүс хамтдаа цуглан залбирч тэгээд хичээнгүйлэн сайн мэдээ тараах явцад тэнд оролцсон хүмүүс аврагдахаас өөр аргагүй байдаг юм шиг байгаа. Аврагдсан аль эсвэл зугтдагсан жоо тэгэх ёстой. Гэхдээ зугтаж чадахгүй. Яагаад вэ гэвэл энэ нэгэн машинаар хургаж өгөхгүй л бол алхаж явж чадахгүй тийм ээ. Их сайн хэрэг болсон. Тиймээс яаж чадахгүй үг сонсож байгаад тэгээд дуусах үеэр энэ удаа зуны семинарт ирээгүй байсан бол би балрах шахчээ гэсэн гэрчлэлийг ч ярьдаг. Ингэж аврагдаад олон хүмүүс бас баптизм хүртэж байдаг тэр дүр төрхийг хардаг. Бурхан ч бас ямар их баярлах болоо. Бид нар дэлхийн сайн мэдээнд 83 улсад 1700 хэд үлээ ямар тач энэ тоог нь бол мартаад байдаг. Гэтэл эрч хүчтэй сайн мэдээ тараагдаж гадаадд ч бас зуны нэгдсэн семинарын их газрууд бас баригдаж байгаа. Хичээнгүйлэн сайн мэдээ тарааж байгаа. Тэгэхээр энэ удаагийн зуны нэгдсэн семинараар ч бурхан бас хамт байж олон сүнсүүд аврагдах үйл хэрэг явагдах болно гэж бодож байна. Гэхдээ энэ нь аяндаа болдог юм биш. Төрүүлээд аврагдсан хүмүүс нэг сэтгэлтэй болоод залбирч хичээн зүтгэж нэгдэж байж бурхан ажилдаг учраас аврагдсан Христэд итгэгчид энэ удаач бас үргэлжлүүлэн залбирч гэр бүлдээ хамаатан садан найз нөхөд хөршүүддээ сайн мэдээг тарааж авч олон хүмүүс аврагдахын төлөө тэнд хамт оролцох хэрэгтэй гэсэн сэтгэл үнэхээр их байна. Тиймээс өнөөдрийн үгийн сэдвийг гэмтнийг Христ рүү дагуулсан хүмүүс гэсэн сэдвээр тогтсон байгаа. Өнгөрсөн 2 эзний өдрийн турш бид бүхэн энэ жилийн зуны нэгдсэн семинарынхаа төлөө сайн мэдээ тараах боломж олгоё гэж сайн мэдээ тараах талаар үг орсон. Өнөөдөр ч бас
Бид 101-р семинартаа бэлдэж байгаа гэсэн сэтгэлээр Библиэлд эзний хэлсэн үг олон хүмүүс аврагдах нь Бурхны хүсэл байгаа. Матай 18-ын 14 дээрээс харах юм бол Есүс хэлсэн байдаг. Тиймд энэ багчуудаас хэн нэг нь алдагдах нь Тэнгэр дэх эцгийн чинь хүсэл биш юм аа. Энэ ертөнцийн хүмүүс замаагадгүй ядуу, боловсралгүй хүмүүс дүргэлж дорд үзэгдэж байдаг. Тийм хүмүүсийг бол хамгийн өчүүхэн нэгэн гэж тооцох бах. Гэхдээ тэр нэг хүний сүнсч бас Бурхны төлөвлөгөөнд байгаа учраас тэр нэг хүнч алдагдах нь Бурхны хүсэл биш гэж байгаа ахна. Аврагдах нь Бурхны хүсэл байна. Тэгээд 1-р Тимоти 2:4 дээр тэрээр бүх хүн аврагдаж үнний мэдлэг рүү ирээсэй гэж хүсдэг гэж хэлсэн байна. Бурхан бүх хүнийг аврагдаасаа гэж хүсдэг бахна. Бурхан энэ дэлхийн бүх хүмүүсийг яг адилхан хайрладаг. Тэр сүнснүүдийг аврагдаасаа гэж хүсдэг. Иохан 1:29 дээрээс харах юм бол баптист Иохан Есүсийг гэрчлэхдээ ертөнцийн нүглийг зайлуулах Бурхны хургийг харах тун гэж байгаа. Энэ дэлхийн ертөнцийн бүх хүмүүсийн гмийг биедээ өөрөө үүрч, гим нүгэлгүй тэр нэгэн цаазын ял авч загалмай дээр үлгөгдөн 6 цагийн турш хүний амсаж болох хамгийн хүнд ичгүүр болон зовлон амсаж тэр үнтэй цусаа урсгаж бидний гим нүглийг мөнхөд уучилж өгсөн энэ ажлыг хийсэн байна. Тэгээд Матай 16-гийн 26 дээр бас хэлэхдээ ер нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх вүлээ? Амийнхаа оронд хүн юугаа өгөх вүлээ? За эзний хэлж байгаа энэ ам гэж байгаа нь хэдэн 10 жил амьдарч байгаад өөхөх энэ махбодын амийг хэлж байгаа юм биш. Харин сүнсийг заан хэлж байгаа. Эхлэл 1:27 дээр Бурхан хамгийн сүүлд нь хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн гэсэн Бурхантай адилхан сүнслэг оршигчоор Бурхны хайрын хосоор бас Бурхны хүүхэд болоод Бурхны улсад очиж Бурхантай хамт мөнхөд Бурхантай хамт тэр алдар сууг эдэлж амьдраасаа гэсэн тийм зорилгоор хүнийг Бурхантай адил болгохын тулд Бурхны дүр төрхийн дагуу бүтээсэн байгаа. Хүний сүнсний үнцэн гэдэг бол энэ дэлхийн өөр юутай ч харьцуулагдахын аргагүй зүйл байгаа. Хүн бол үнэхээр үн хүндтэй. Дуулал 49-ийн 20 дээр ч бас үн хүндтэйж үл ухаарах хүмүүн бол үхэж мөхөх адгуустай адил гэж байгаа. Бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн хүн болгоны сүнс тэнгэр газраас илүү үнэтэй, үн цэнтэй байна. Тиймээс хүний сүнсийг аврахын тулд Бурхны цорын ганц хүү залилтын тархил болж загалмай дээр үхэж өгсөн гэтэл хүмүүс түүнийг мэддэггүй. Тиймээс одоо бид Бурхны тэр агуу гайхалтай нэгүсэл болон хайрыг ухаарад аврагдсан шүү дээ. Бид аврагдсан гэж байгаа нь ямар гайхалтай зүйл вэ? Тиймээс Еврей 2:3 дээрээс харах юм бол ийм агуу аврал гэж хэлж байгаа. Сансар окторгой дэлхийн ертөнцийг бүтээж захирж байгаа нь Бурхан өөрийнхөө үг болон хүч чадлаар хийж чаддаг зүйл. Бурханы үг болон хүч чадлаар хийж чадахгүй зүйл гэж байхгүй. Гэтэл үг болон хүч чадлаараа хийж чаддаггүй зүйл Бурханд байгаа. Хүний сүнсийг аврах ажил байна. Энэ бол Бурханы үгээр, Бурханы хүчээр нь зөвхөн болохгүй. Яагаад вэ гэвэл Ром 6:23 дээр нүглийн хөлс бол үхэл гэж байгаа. Энэ бол Бурханы шударга ёс. Гим нүглийн хөлс бол Бурханы шүүлт болон мөнхийн сүрлийг авах байна. Энэ нь тэгэхээр Бурханы үг болон хүч чадлаар болохгүй. Гим нүглийн хөлсийг шударга ёсоор, Бурханы шударга ёсоор шүүлт байх хэрэгтэй байна. Нүгэлтэн өөхөхгүй байя гэвэл тэр гимтний оронд зөвтгөн өөхөх ёстой байна. Тиймээс Христ зөвхт нэгний хувьд энэ дэлхийн бүх гимтний гмийг өөрч загалмай дээр үхэж өгсөн байдаг. Энэ нь Бурханы хийсэн хамгийн гайхалтай ажил байна. Түүний улмаас түүнд итгэдэг хүн аврагдаж Бурханы хүүхэд болж мөнхийн деваажинд очиж Бурхантай хамт мөнхөд алдрыг эдлэхэд хүрж байгаа ийм агуу аврал. Бид тийм агуу авралыг аврагдсан хүмүүс бол
Магад аврагдаагүй хүн бид бүхний дунд байгаа бол зүгээр нэг чуулганд явж ийлаа гэдээ аврагддаг юм биш ээ. Тэр агуу гайхалтай бурхны нэгүслийг ухаарч тийм агуу авралыг авах ёстой. Ийм агуу авралыг үл хайхаар бол хөнгөнд тооцоо юм бол яаж бурхны шүүлтээс зогтох вүлээ? Бид тийм агуу авралыг авсан байж өөрийнхөө авралыг ямар агуу эрхэм чухал зүйл гэж бодож байгаачлан өөр хүний сүнсийг тэгж бодох хэрэгтэй. Миний сүнс аврагдсан нь агуу гайхалтай үйл явдал. Өөр хүний сүнсний асуудлыг би хөнгөнд тооцож байгаа бол энэ нь буруу хэрэг биш гэж юу? Одоо аврагдсан хүн энэ газар дээр үлдсэн байгаа зорилго нь аврагдаагүй олон хүмүүсийг эзэн рүү удирдах, авралт хүргэх ажлын төлөө байх нэ. Энэ нь хүний хийж болох хамгийн гайхалтай ажил байгаа. Бурхан хүний сүнсийг аварсан. Одоо бас түрүүлээд аврагдсан хүмүүсээр энэ дэлхий дээрх гэмтнүүдийг аврах ажлыг хийж Бурханы улсад ороход хүргэдэг байна. Тиймээс өнөөдрийн үгийн сэдвийг гэмтнийг Христ рүү дагуулсан хүмүүс гэсэн сэдвээр Марк 2 дугаар бүлэг дээр гарч байгаа тэр үгийг бодож үзье. Марк 2 дээрээс харах юм бол Есүс Капернаумд буцаж ирмэгц гэртээ байгааг нь хүмүүс дуулжээ. Олон хүн цугларснаас олон хүн тэнд цугларсан. Тэгээд Есүс тэр олон хүмүүст үгээ айлдаж байсан гэж байгаа. Үг айлдаж байлаа гэсэн байна. Хүний сүнс аврагдах үг, мөн хамтаа болох үгийг үргэлжлүүлэн хэлж зааж байсан байна. Гэтэл нэг саа өвчтөн дэвсгэртээ навчирж байна дөрвөл тэр нэг хүнийг дамнан дэвсгэртээ навчраад тэгээ Есүс тэр аваачиж эдгээлгэх гэсэн байна. Тэр дөрвөн хүн бол Есүст итгэдэг хүмүүс байсан байгаа. Есүсээр дамжуулан сүнс нь аврагдсан хүн гэж итгэж байна. Тиймээс энэ өрөвдөлтөө саа өвчтнийг дэвсгэртээ чигээр нь дамнаад авчирж байгаа. Магадгүй холоос ирсэн юм шиг байгаа. Есүсийн өмнө аваачих юм бол энэ хүн гарцаагүй Есүс энэ хүний өвчнийг эдгэж өгнө гэж яагаад итгэж байгаа учраас. За ирээд хартал хүмүүс дэндүү их цугларснаас үү тавиар хүртэл зайгүй болсон хөл тавих газар байхгүй байсан байна. Яагаад ч орох аргагүй байсан байна. За гэтэл энэ дөрвөн хүн тэгсэн ч бууж өгөлгүйгээр яаж игээд энэ өвчнийг Есүсийн өмнө аваачиж өвчнийг нь эдгээлгэх хэрэгтэй. Энэ саа өвчтөө хүн оюун санааны саажилттай хөгжлийн бэрхшээлтэй тийм хүн байсан юм шиг байгаа. Орон дээрээ хэвтэж байгаа, ерөөсө хөдөлгөөн хийж чаддаггүй хүн байгаа. Яг л аврагдаагүй сүнсний үхмэл байгаа дүр төрхтэй адилхан байх нэ. Тиймээс энэ бүх биеийн саажилттай энэ хүн зүгээр нэг амьд цогцтой адилхан эмгэнэлтэй дүр төрхтэй байна. За тэгээд удахгүй энэ хүн үхээс өөр аргагүй байдалтай л байгаа. Гэтэл энэ дөрвөн хүн энэ хүнийг яаж игээд Есүсийн өмнө аваачиж амьдруулах хэрэгтэй гэсэн тийм сэтгэлтэйгээр Есүсийн өмнө авчрах гэсэн байна. Гэтэл орох аргагүй байна. Үүдэн дээр нь хүртэл хүмүүс дүүрэн байна. Орох зайгүй байсан байна. Тэгсэн ч гэсэндээ бууж өгөлгүйгээр за яах хэрэгтэй болоо гэж эргцүүлж байгаад нэг сайхан аргыг бодож олсон байна. За юудэчүүдийн амьдардаг гэр бол гадна талдаа шаттай, тэгээ дээврэл үгээ гарах боломжтой байдаг. Тиймээс дээвэр нь хавтгай. Энэ нь янз бүрийн одоо дээвэр дээрээ мод тавьж хуцсан янз бүрийн зүйлээр одоо хучилт хийсэн. Дээврийн тийм хучилт хийсэн байдаг болохоор хавтгай байдаг бахан тэгшин. За энэ өвчтнийг үүрээд тэр дээвэр рүү гараад тэр дээврийн хучилтыг нь авж ийн. Бүх хучилтыг аваад тэгээд нөхөлж байна, цоолж байна. Есүсийн байгаа газрыг таамаглаж байгаад. Тэгээд Есүсийн яг толгой дээрээс дээвэр цоорсон байгаа. За түүгээр
дэвсгэртэй чигээр нь энэ дөрвөн хүн яг адил хурдаар буулгахгүй бол энэ өвчтөө хүн унаж болохгүй шүү дээ. За энэ дөрвөл яг дөрвөлээ удаанаар буулгасан байна. Есүсээс үгээ айлдж байгаад гайхсан байж таарна. Дээрээс хүн бууж ирж байгаа дэвсгэртэй чигээрээ. Тиймээс энэ саа өвчтөө хүнийг дамнаж ирсэн дөрвөн хүн ямар ч байсан энэ хүнийг эдгэж амьдруулах хэрэгтэй гэсэн тийм сэтгэлтэй байсан байгаа. Энэ саа өвчтөө хүн бол үнэхээр өрөвдөлтөө дүр төрхтөө байгаа. Гэтэл энэ хүний хөршин үү, найз нь үү, хэн бэ гэдгийг мэдэхгүй ч төрүүлээд Есүст итгэж аврагдсан дөрвөн хүн байсан бахан. Найз нь үү, хэн бэ гэдэг нь хамаагүй. Гэхдээ ямар тач тэр хүний хувьд маш том ад завшаан байна. Аврагдсан хүн дэрэгдэн байсан гэдэг нь. За гэтэл энэ дөрвөн хүн энэ саа өвчтөө хүнийг дамнаж Есүсийн өмнө дэвсгэртэй чигээр нь буулгаж байгаа. Энэ хүмүүс их холоос ирсэн байх гэж бодож байна. Энэ дөрвөн хүн нэг сэтгэлтэй болж чин сэтгэл гаргаж энэ нэг хүнийг аврахын тулд тийм л зорилгоор хамтдаа нэгдэж нийлж тэр хүнийг авчирж Есүсийн өмнө хүртэл дэвсгэртэйгээр нь буулгаж байгаа. Бид энэ үйл явдлыг нэг төсөөлөд үзэх юм бол энэ бол хүний бодолд ой тоонд буухгүй зүйл үстэй. Аль руу орох боломжгүй байвал гадна талд хүлээдгсэн жүү аль эсвэл хизээ дуусах нь мэдэхгүй учраас буцдагсан жуу. Тэгэх ёстой шүү дээ энэ хүмүүс. Гэтэл яаж ч байсан энэ өвчтнийг Есүсийн өмнө аваачих ёстой гэж байгаа хан. Юудэчүүдийн дээвэр рүү гарах тэр шат байгаа. Тэр шатаар тэр хүнийг болгоомжлон дээш нь гаргаж тэгээд дээврийн хучлтыг нь хуулж дээврийг нь цоолж байгаа. Олон хүмүүс бас гайхсан байж таарна. Үгүй энэ хүмүүс одоо юу хийгээд байна? Яаж байгаа юм болоо? Бүр зэмлэж, уурлаж, зарим нь шоолж тэгж л байсан баг. Есүс бол бүгдийг мэдэж байгаа тийм ээ. Тиймээс Есүсийн өмнө яг урд нь тэр дэвсгэр дээрээ хэвтээ байгаа өвчтнийг буулгасан байна. За гэтэл Марк 2 дугаар бүлэг дээрээс харах юм бол 2-ын 4-өөс харъя. Хурсан олноос болж түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд түүний байсан газрынхан дээврийг хуулж цоолоод дэвсгэрийг хэвтээ өвчтөнтөө доош болгов. Есүс тэдний итгэлийг хараад саа өвчтөн "Хүү минь нүгэлч нь уучлагдсан" гэлээ. Есүс тэдний итгэлийг хараад гэж байгаа. Тэдний итгэл гэж байгаа нь хэний итгэл вэ? Энэ саа өвчтөө хүнийхээр зогсохгүй тэр хүнийг Есүсийн өмнө авчирсан дөрвөн хүн. Тэдний итгэлийг хараад хэлж байгаа саа өвчтөнд "Хүү минь нүгэлч нь уучлагдсан" гэж хэлсэн байна. Тэгэхээр эндээс чухал зүйл нь юу вэ гэвэл эзэн тэр саа өвчтөө хүнийг эдгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байсан байж таарна. Магад энэ дөрвөн хүн тэр саа өвчтөө хүнийг дамнаад явхаас ч өмнө урьдчилан түүнд хэлсэн байх. Есүс гэдэг хүн байгаа. Тэр хүн бол Бурхны илгээсэн хүн. Тэр хүн өгсөн хүнийг амьлуулж байна гэн. Уйман өвчнийг цэвэрлэж байна гэн. Саа өвчнийг эдгэж байна гэн. Түүний өмнө л очих юм бол чи ч бас асуудалгүй идэгнэ. Удахгүй өөхөх гэж байгаа. Энэ тахир дутуу бүх биеийн саажилттай хэвтээд юусоо босож чаддаггүй тийм хүн байна. Тиймээс хүчээр авч яваагүй урьдчилан түүнд хэлж байсан байж таарнаа гарцаагүй. Тиймээс тэр хүнд итгэлийг төрүүлсэн. Тэгээд энэ өвчнөөсөө салын эдгий гэсэн тэр чин сэтгэл болон
итгэл найдварыг тээхэд хүргэсэн байж байгаа. Тиймээс хүн аврагдахын тулд өөрийнх нь итгэл хэрэгтэй. Есүсээр дамжуулан аврагдахыг хүсэж байгаа чин сэтгэл энэ өвчнөөсөө салахыг хүссэн чин сэтгэл байсан байгаа. Гэтэл энэ хүн Есүсийн өмнө ирсэн нь өвчнөө эдгэлэхийн тулд ирсэн. Тийм ээ? Одоо эдгэх өөр ямар ч арга байхгүй үхэж байгаа энэ саа өвчтөн энэ өвчтнийг үүрээд ирсэн. Энэ өвчнөө эдгэлэхийн тулд ирсэн. Олон хүмүүсийн Есүсийг дагдаг шалтгаан нь Есүс өвчин эдгэж байгаа болохоор эдгээгдэхийн тулд бас эдгэж байгааг харахын тулд олон хүмүүс Есүсийг дагж байсан. Гэтэл Есүс бодсноос өөрөөр өвчнийг нь эдгэж өгсөн биш харин нүгэлчин уучлагдсан гэж хэлж байгаа. Яагаад тэгсэн болоо? Есүсийн ирсэн зорилго нь үхэж байгаа өвчтнийг эдгэхийн тулд биш байгаа. Мах бодийн ямар нэгэн асуудлыг шийдвэрлэж өгөхийн тулд ирсэн хэрэг биш байгаа. Зөвхөн гим нүгэл болон алдаа зөрчлөөсөө болж өгсөн сүнсийг там руу явах тэр сүнснүүдийг аврахын тулд ирсэн байгаа. Алдаа зөрчил нүглээсээ болж өөхөх сүнснүүдийг аврах гэж там руу явж байгаа сүнсийг Бурхны улс руу явуулахын тулд сүнсийг аврахын тулд Есүс ирсэн учраас энэ хүн өвчнөө эдгэлэхийн тулд ирсэн ч Есүс хүүмийн нүгэлчин уучлагдсан гэж хэлж байгаа. Магад тэр хүн өвчин тусна нь ч гим нүглээс болсон байх боломжтой. Тиймээс Яаков 5 дугаар бүлэг дээрээс харвал өвчтөө нэгний төлөө залбирахдаа эхлээд бие биенийхээ өмнө нүглээ уулааж бие биенийхээ төлөө залбир гэж байгаа. Гим нүглээс болоод туссан өвчин бол эхлээд гим нүгэлдээ гимших сэтгэл хэрэгтэй шүү дээ. Гим нүглээ цэвэрлэж тэгээд өвчнөөсөө салахын төлөө залбирах хэрэгтэй. За ямар тааж тэр хүн ямар шалтгаанаар энэ саа өвчин тосож өгөхөд хүрснийг мэдэхгүй ч тэр хүнээр зогсохгүй бүхэл хүн ялгаагүй гим нүглээс болоод сүрх хөв тавилантай байсан. Есүс сүнсийг аврахаар ирсэн тул хүүмийн нүгэлчин уучлагдсан гэсэн байгаа. Гим нүглээс болж сүрх гимтний гим нь уучлагдана гэвэл гим нүглээ уучлуулна гэвэл тэр мах бодийн өвчин нь ч эдгэх боломжтой. Гэтэл тэнд бас хэн байсан бэ гэвэл Юудэ шашны зүтгэлтнүүд хуулийн багш нар бол одоогоор бол Библи заадаг багш нар бахан. Үнэхээр итгэл сайтай гэгдэж байсан хуулийн багш нар Фарисеучуд хуулийн багш нар тэнд байсан болохоор Есүс нүгэлчин уучлагдсаа гингүүт Бурхныг доромжилж байна гэдэг нь хүн өөрийгөө бурхан болгож байна. Тиймээс Бурхныг доромжилж байна гэсэн Бурханаас өөр хинч нүглийг уучлж чадах үлээ гэсэн байгаа. Есүсийг үнэхээр бурхан шиг аашилж байна гэж Бурхныг доромжилж байна гэж. За тэгээд Есүсийг яавал хөнөөх вэ? Үүнийг зэхэж хүлээж исэн хүмүүс. Тиймээс нүгэлчин уучлагдсан гингүүт Бурхныг доромжилж байна. Чи хүн байж яаж хүн гим нүглийг уучлж чадах вүлээ? Тэгсэн тийм ээ. За гэтэл үнэндээ тэд мэдхгүй дээ тэгж байгаа. Есүс бурхантай тэгш нэгэн шүү дээ. Есүс хэлэхдээ би болон эцэг нэг юм гэж байгаа. Бурхантай эрх тэгш нэгэн учраас хүнийг аврахын тулд хүний биеийг өмсөн ирсэн нэгэн. Филиппой 2-ын 6 дээрээс харах юм бол хэдийгээр тэрээр бурхны дүр байсан ч бурхантай тэгш байх гэсэнгүй. Харин өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Бурхан хүний биеийг өмсөн энэ дэлхий дээр ирсэн нэгэн бол Есүс. Хүнийг аврахын тулд хүний хувьд хүн байсан. Гэхдээ нүгэлгүй хүн байсан биз дээ. Яагаад? Есүс л зөвхт нэгэн шүү дээ. Яагаад? Гимтнийг аврахын төлөө зөвхт хүн гимтний төлөө өгөх ёстой. Сүрх гимтэн
аврагдаад деваажин руу орё гэвэл гим нүгэлгүй зөвхт хүн гимтний өмнөөс үхэж өгөх ёстой. Тэр үнэт цусаа бүгдийг урсгах ёстой. За тэр Есүс гимтнийг аврахын тулд ирсэн Месиа аврагч байх нэ. Тиймээс Есүс Иохан 5 дээрээс харах юм бол тэр бол хүний хүү тул шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг тэр түнд өгөв гэж байгаа. Есүс авралын эзэн, за мөн түүний хажуу аврагчийн хажуугаар шүүлтийн ч эзэн болдог байх нэ. Есүсээр дамжуулан аврагдах боломжийг өгөө зогсохгүй бас тэр үнэнд итгэхгүй байгаа хүн нь түүнийг эзэн шүүн. Тиймээс шүүхээр ирсэн нэгэн байх нэ. Эндээс чухал тооцох зүйл энэ саа өвчтөө хүн ганцаараа бол хизээч Есүсийн өмнө очиж чадахгүй хүн шүү дээ. Есүсийн өмнө очиж байж л өвчнөө эдгэлэгдсэн жоо аврагдагсан жоо тэгэх ёстой. Гэтэл энэ хүн өөрөө хөдөлгөөн хийж чадахгүй. Төрүүлээд аврагдсан хүн, төрүүлээд эзэнд итгэсэн хүмүүсийн тусламж байхгүй бол болохгүй байх нэ. Одоо ч гэсэндээ ялгаагүй өөр хүмүүсийн сүнс аврагдахын тулд төрүүлээд аврагдсан хүмүүсийн тусламж заавал хэрэгтэй ахна. Өөрөө ганцаараа аврагдах хүн гэж энэ дэлхий дээр байхгүй. Тиймээс төрүүлээд аврагдсан хүн аврагдаагүй өөр хүмүүсийн сүнсийг хайрлаж тэднийг Христ рүү дагуулж авралт хүргэе гэсэн тэр чин сэтгэлээр золиос гаргаж хичээл зүтгэл гаргаж тэр хичээл зүтгэлээр дамжин өөр хүнийг эзэн рүү удирдах авралт хүргэж чадна. Бурхан хүний сүнсийг аврахын тулд Бурханы тогтоосон арга бахан нэ тэр бол. Тэрийг мэдхүү. Бид аврагдах үед ч ганцаараа толгой сайтаад аврагдсан хүн байгаа юу? Ганцаараа залбирж байгаад ямар нэг юм хийж байгаад аврагдсан хүн байгаа юу? Байхгүй. Гарцаагүй төрүүлээд аврагдсан хүний тусламж хэрэгтэй байсан. Төрүүлээд аврагдсан хүмүүсийн золиос, хөдөлмөр, тусламж аврагдах тэр үгийг сонсоход нь туслах ёстой. Тэгэхгүй бол хүний сүнс аврагдах аргагүй байх нэ. Тиймээс энэ саа өвчтөнд Есүст аваачхын тулд хүчээр аваачиж болохгүй тийм ээ. Есүс дээр очих юм бол та өвчнөөсөө эдгэж чаднаа. Есүс үхсэн хүнийг ч амьлуулсан. Уйман өвчнийг ч эдгээсэн. Юу ч вэ? Эдгэж чаднаа. Тэр үгийг сонсоод магад энэ өвчнөөсөө салж болох юм байна гэсэн итгэл найдвартай болсон баг. Бид хүний сүнсийг эзний өмнө дагуулахдаа ч бас зүгээр нэг шууд хамаагүй дагуулад явж болохгүй эзтэй. Есүс гэж хэн юм бэ? Бид өөрсдөө эхлээд Бурханы өмнө эмгэнэлтэй гэмтэн гэдгээ мэдж түүнийг мэдүүлж Есүсээр дамжуулан аврагдах арга зам байгаа гэдгийг эхлээд хэлж тайлбарлаж итгэх ёстой байна гэсэн тэр итгэлийг төрүүлэх хэрэгтэй яхам. Тиймээс энэ саа өвчтөнч урьдчилж өөрт нь тайлбарлаж хэлсэн тэр хүмүүсийн үгийг их сонссон байж таарна. Есүс гэмтнийг аврахаар ирсэн учраас хүмүн нүгэлчин нууцлагдсан гэж хэлсэн. Хүний сүнс аврагдахын тулд төрүүлээд аврагдсан хүмүүсийн тусламж байхгүй бол болохгүй. Энэ нь энд маш чухал зүйл байх нэ. Төрүүлээд аврагдсан хүмүүсээр дамжуулан өөр хүний сүнсийг аврах нь Бурхан хүний сүнсийг аврах арга байх нэ тэр бол. Филиппо 1:5-6 дээрээс харах юм бол тэндх эхний өдрөөс минь өнөөг хүртэл та нар сайн мэдээний хуваалцагч болсон. Та нарын дотор сайн үйлийг эхлүүлсэн тэрээр үүнийг Христ Есүсийн өдрийг хүртэл төгс болгоно гэсэн үг байгаа. Эхний өдөр гэж байгаа нь аврагдсан тэр өдрөөс эхлэн бидэнд аврагдсан өдөр байгаа үстэй тэр өдрөөс эхлэн аврагдсан итгэгчдтэй нөхөрлөл эхэлж байгаа. Эхний өдрөөс өдийг хүртэл сайн мэдээний хуваалцагч болсон гэж байгаа. Аврагдах юм бол эргэн тойрныхоо төрүүлээд аврагдсан хүмүүстэй нөхөрлөдөг байгаа. Одоо бид Бурхан нэг эцэг, нэг ах дүүс
адил итгэл болон найдварыг тээж Бурхны ариун хайрын дотор нөхөрлөдөг сүрэг болсон байна. Энэ сүрэг та нарын дотор сайн үйлийг эхлүүлсэн. Энэ сүрэг дотор сайн үйл гэж байгаа нь өөр сүнсийг аврах сайн үйл байна. Үлс 10:38 дээрээс харах юм бол Бурхан хэрхэн Назарын Есүсийг ариун сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд тэрээр диавол дарлагдсан бүгдийг эдгэн сайныг үйлдэж явсан тухай юм аа. Учир нь Бурхан түүнтэй хамт байсан гэж байгаа үгүй. Бурхан Назарын Есүс, Маходоор ирсэн Есүсийг ариун сүнсээр тосолсон гэж байгаа хан. Бурхан өөрийн хүч чадлаар дүүргэж тэр энэ тэрнгээр явж сайн үйлийг хийсэн. Сайн үйл гэж байгаа нь юу вэ? Өвчтөө хүнийг эдгэж ингэж Маходын сайн үйл хийгээд зогсохгүй хамгийн том сайн үйл бол там руу явах сүнсийг аврах нь хамгийн том сайн үйл биш гэж юу? Сайныг үйлдэж тэгээд диавол дарлагдсан бүгдийг эдгэн Бурхан түүнтэй хамт байсан. Тэр Бурханы хүч чадал Есүст л байсан юм биш ээ. Эхний өдрөөс өдийг хүртэл аврагдсан хүн эзэн дээр төвлөрөн нөхөрлөдөг. Тэр нөхөрлөж байгаа хүмүүсийн дотроос Бурхан сайн үйлийг хийдэг байгаа. Өөр сүнс аврагдах ажил эхэлдэг байна. Аврагдсан хүмүүсийн энэ дэлхий дээр хийх ёстой ажил юу вэ? Хамгийн чухал асуудал бол өөр хүний сүнсийг аврагдаагүй олон сүнснүүдийг эзэн рүү дагуулж авралт хүргэх ажил. Энэ нь бидний хийх ёстой ажил байна. Тиймээс Ефес 3:20 дээрээс харах юм бол хэлж байгаа дотор маань ажилдаг хүчний дагуу. Дотор маань аврагдсан хүмүүсийн дотор бидний дотор ажилдаг хүчний дагуу. Бидний дотор эзэн хамт байж ажилдаг байна хүчээр. Бидний гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээшгүй бялхлаар үйлдэх чадвартай. Бидний дотор ажиллаж бид чин сэтгэлээсээ хүсэж гуйдаг зүйл юу вэ? Өөр сүнс аврагдахыг бид бүхэн хүсдэг шүү дээ. Аврагдсан манай итгэгчид хамтдаа нөхөрлөж энэ сайн мэдээний төлөө хамтран нэгдэж байгаа байдал донд илүү олон сүнс аврагдах нь бидний чин сэтгэлийн хүсэл үстэй. Энэ бол Бурханы хүслээр зогсохгүй. Энэ нь бидний хүсэл болсон. Гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээшгүй бялхлаар үйлдэх чадвартай гэж байна. Энэ нь бидний дотор бид нэг сэтгэлтэй болж сайн мэдээний төлөө хамтран зүтгэхэд Филиппой 1:27 дээрээс харах юм бол сайн мэдээний итгэлийн төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж гэж байгаа. Энэ сайн мэдээ тараагдахын тулд бид нар нэгдэн зүтгэх үед бидний гуйх бодох бүхнээс минь илүү хэмжээшгүй Бурхан ажиллах боломжтой. Хүний сүнс аврагдах ажлыг хийдэг байна. Тиймээс аврагдсан энэ сүргээрээ дамжуулан Бурхан өөр хүний сүнсийг авардаг гэдгийг бид мартаж болохгүй. За ийм нэг гэрлэр ямар нэгэн зүйл шатаах аргагүй зү. Хүний бүтээсэн энэ гэрлэр харин за гадаа байгаа нарны гэрлэрч гэсэндээ гал гаргах аргагүй зү. Юм шатаах аргагүй. Харин нөгөө томруулдаг линз байгаа тийм ээ, линз. Нарны тусгалыг яг нэг газар төвлөрүүлснээр тэндээс гал гардаг, гал асдаг. За өмнө нь тийм юм их хийж үзэжсэн. Есүс 2 буюу 3 миний нэрээр хаан цуглан тэнд би тэдний дунд байна гэж хэлсэн байгаа. Багада 2-3 хүн эзний нэрээр цуглаж Бурханы ажлыг чин сэтгэлээс хүсвэл Бурхан тэр дунд байж гайхалтайгаар ажиллах болно гэж байгаа. Аврагдах ажил явагдах нь байна. Ганцаараа хийх нь сайнч 2 хүн залбирч нэгдвэл Бурханы ажил илүү их явагдана. 2-3 илүү олон хүмүүс нэг сэтгэлтэй болж явбал илүү агуу үйл хэрэг явагдах нь байна. За зуны нэгсэн семинараар аврагдсан хүн бид одоо далайн эрэг гадаад руу зугаалгаар явах гэж төлөвлөдөггүй үсттэй. Харин яадаг вэ? Энэ зуны нэгсэн семинараар бид илүү олон хүнийг эзэн рүү дагуулахын тулд бидний хийх ёстой зүйл байдаг гэдэг. Дагуулж авчрах тийм хүн байвал урьдчлаа тэр хүнтэйгээ ярьж тохирж явъя гэж төлөвлөж
Хүн авч явъя гэвэл бас өөрөө байх хэрэгтэй тийм ээ. Өрөөг нь хүртэл бэлдэж байнга л тэгдэг байгаа. Тиймээс тэр хүн сайн мэдээг тараахын тулд урьдчилаад төлөвлөдөг байгаа. Сайн мэдээ тараах хүн байхгүй хүн энэ унаа тэрэг зохицуулдаг ч юм уу. За цугларалтын газарт очих юм бол ирж байгаа хүмүүсийг тосож угтаж авж байгаа эгч нар, за машин зогсоох, талбарыг нь тайлбарлаж өгдөг ах нар, цэвэрлэгээ хийдэг ахан дүүс, галтгоонд хөлсөө туслуулж байгаа ээжүүд, аяг тавг угааж байгаа ах нар их сайн угаадаг юм байна лээ. Яагаад юм бол? За яагаад ер нь тийм юм хийдэг вэ? Сайн мэдээ тараагдах ажил хийх ёстой ажил. Би ч бас тэр ажилд оролцох хэрэгтэй. Өөрөө би сайн мэдээ тараагаагүй бол юу ч бай үйлчлэл хийх ёстой. Оролцох хэрэгтэй. Бурхан тэр дунд ажиллах байхгүй юу? 2-3 хүн миний нэрээр хаан цуглана гэж байгаа. Бурханы хаанчлал ба алдрын төлөө, Бурханы нэрийн төлөө цугларсан газарт эзэн хамт байна гэж байгаа нь эзэн зүгээр байж байх гэсэн үг биш. Эзэн ажиллана гэсэн үг байна. Бидний дотор хүчээр ажилдаг Бурхан. Бидний дотор эзэн ажилдаг байна. Тиймээс бид зуны семинарын үеэр түрүүлээд аврагдсан хүн, за хэдэн мянган хүн нэг сэтгэлдээ болоод сайн мэдээг тараахад тэнд аврагдаагүй хүмүүс аврагдахад Бурхан ажиллаж тусалж байгаа ахнэ. За магад зуны семинарын үеэр энэ зуны семинарт оролцсон хүн аврагдаагүй өнгөрж байгаа хүн бол тэр хүний сэтгэл ямар байна? Магадгүй чулуунаас илүү хатуу байгаа хаа. За гэхдээ эцэстээ Бурханы өмнө бууж өгөх хэрэгтэй байдаг тийм ээ. Нэг удаа сайн мэдээ дараагаад болсонгүй гэж зүгээр орхидог биш шүү дээ. За зуны семинарт оролцож байгаа хүмүүсийн яриаг сонсох юм бол эхэндээ зуны семинарт оролцоход тэр ууланд их барилга байгаагаа гараад энэ одоо юун барилга вэ гэд гайхдаг гэж байгаа. Тэгээд тэр их халуунд хүмүүс их цуглардсан байгааг хараад гайхдаг гэж байгаа. Энэ одоо жоохон сонин хүмүүс үү гэж боддог гэж байгаа. Гэтэл хараад байхад нүүрээр нь дүүрэн хөлт тусалж байгаа мөртлөө нүүр дүүрэн нэмсэглэж байгааг хараад ямар сони юм бэ? Үг сонсож байгаад бас нэг гайхдаг. Тэгээд эцэст нь аврагддаг. Тиймээс зуны семинарын үеэр аврагдсан хүн асар их байгаа. Тэгээд зуны семинарын үеэр аврагдсан хүмүүс бараг л баталгаатай байдаг. Яагаад? Тэр хэдэн мянган хүн аврагдсан ахын дүүсийн нэг сэтгэлээр залбирч хамтарч хичээ зүтгэж байгаа байдал донд үг дамжуулагдаж тэр донд Бурхан ажиллаж байгаа хам. Энэ ямар гайхалтай зүйл вэ? Сургаалт өгс 24-ийн 11 дээрээс 12 дээрээс харах юм бол 11 дээрээс харах юм бол үхэл рүү туугдах хүмүүсийг авар гэсэн үг гарч байгаа. Үхэл рүү туугдах хүмүүс, там руу явж байгаа хүмүүс, бүү орхих гэж байгаа хам. Тэднийг авчир гэж байгаа, авар гэж байгаа хам. Бид үүнийг мэдээгүй гэж хэлэх аваад зүрхийг чинь дэнслэгч анхаарахгүй гэж үү? Бид мэдээгүй гэх үү? За өнөөдөр ч болтгоо өгөх юм бол там руу явна гэтэл үүнийг надад хамааралгүй гэх үү? Тийм ходол үг байх уу? Нэг жоохон тусалчхад аврагдах хүн байхад би ер нь түүний төлөө золиос гаргамааргүй байна гэд. За цаг хугацаа болон ямар нэгэн зүйлээ алдмааргүй байна гэд. Тэр там руу явах хүнийг орхиод зүгээр зүүнд нь орхичивэл энэ нь гин болно гэж байгаа. Яков 4:17 дээр тиймд зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эсвэлддэг бол юу вэ? Энэ нь түнд нүгэл болно. Зөв гэж байгаа нь юу вэ? Хамгийн том зөв зүйл бол гэмтнүү там руу явах гэмтнийг эзэн рүү удирдах авралт өргөх нь хамгийн том сайн үйл. Бурхан хэрхэн Назарын Есүсийг ариун сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд тэрээр диавол дарлагдсан бүгдийг эдгэн сайныг үйлдэж явсан. Энэ сайныг үйлдэнэ гэдэг нь авралт өргөж деваажн руу явуулахыг хэлж байгаа. Диавол дарлагдсан бүгдийг эдгэж исэн гэсэн. Тиймээс там руу явах гэмтнийг зүгээр нэг хараад л
Энэ хүн одоо өгөх юм бол там руу явах та гэд бодоод байж явах ш. Тэр хүнийг яаж игээд тэр хүн сайн мэдээ тарааж аврал түргэхийн тулд залбирч төлөвлөх хэрэгтэй биш гэж юу? За явж байтал нэг хүн шалбаагт унтчихсан. Тэгээд өөхөх гэж байла. Түүнийг харвал яах вэ? Энэ хүн удахгүй өөхөндөө гээл хажуугаар өнгөрөөд одох уу? Тэр өөхөж байгаа хүнийг аврах хэрэгтэй үсттэй. Би чадна гэвэл тэр ус руу үсрэж ордог ч юм уу? Аль эсвэл өөр хүний тусламжийг гуйж ирдэг ч юм уу? Яаж игээд тэр хүнийг аврах хэрэгтэй үсттэй? Завгүй надад хамаагүй штэ гэж зүгээр нэг хажуугаар өнгөрөөд тэр хүнийг үхэлд хүргвэл энэ бол шууд бусаар алуурчин болж байгаа хэрэг. Сайн мэдээ тараахгүй байх нь гим гэдгийг мэдхүү. 1-р Коринтиусийн 16 дээр сайн мэдээг эс тунхаглавас золгүй гэж байгаа. Элч Паул би сайн мэдээг тараахгүй бол Бурхны өмнө би золгүй гим нүгэл гэж хэлж байгаа ахнэ. Сайныг үйлдэхийг, зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ сүлддэг бол нүгэл гэж байгаа. Сайн мэдээг тараахгүй байх нь гим нүгэл гэдгийг бид бас бодох хэрэгтэй. Энэ дэлхийн хүмүүс муу зүйл, муухай зүйл хийх нь гим тийм ээ. Бид ч бас муу зүйл хийх нь гим. Тийм гим нүгэл хийж болохгүй. Бас зөвийг үйлдэхгүй байх нь ч гим нүгэл байх нь. Сайн үеийн дундаас хамгийн том сайн үйл, сайн мэдээ тараахгүй байх нь ч гим нүгэл байх нэ. Дуулал 66-гийн 16 дээр миний сүнсний төлөө түүний юу үйлснийг би өгүүлье, ирж сонс гэж байгаа. Бурхны миний сүнсний төлөө үйлцсэн зүйл байгаа шүү дээ. Энэ сайн мэдээг тараавал хүмүүсийн сүнс аврагдана. Колосой 4:11 дээрээс харвал Элч Паул хэдэн хүний нэрийг хэлэнгээ тэд Бурхны хаанчлалын төлөө надтай хамтран зүтгэгчд гэж хэлж байгаа. Бурхны хаанчлалын төлөө хамтран зүтгэгчд байсан. Аврагдсан Христэд итгэж хүмүүс хэн бэ? Газар дээр амьдардагч Бурхны хаанчлалын төлөө ажилдаг хүмүүс. Хэн үнийг мэдэх вэ? Мах бодтой боловч сүнслэг ажлын төлөө ажилдаг хүмүүс. Цаг хугацаан дотор амьдарж байгаа ч мөнхийн зүйлийн төлөө ажилдаг хүмүүс. Харагдах ертөнцид амьдарж байгаа ч үл үзэгдэх мөнхийн сүр жавхлант ажлын төлөө ажилдаг хүмүүс. Үнийг хэн мэдэж чадах вэ? Бид Бурхны хаанчлалын төлөө хамтран ажилдаг хүмүүс болох хэрэгтэй. Зуны семинарын үеэр тийм ээ. Пасторудаар зогсохгүй пасторууд үг зааж, зөвлөгөө өгч тэгээд бас галтгоонд хичээж, ажиллаж, цэвэрлэгээ хийж, унтахчгүй харуул хийж машины зогсоол дээр үйлчилдэг хийх ажил ямар их байдаг вүлээ. Зуны семинараар ямар их машин бас ирж зогсоол дээр зогсдог вүлээ. 2000 машин зогсдог. Ойлгохгүй байгааз. Уг нь бол хэдхэн машин л зогсдог газартай байсан. Гэтэл одоо 2000 машин зогсож байна. Энэ бүгдийг тэгэл зохицуулдаг. Үнийг хийхгүй бол яах вэ? Тэр ахнар бүгд Бурхны хаанчлалын төлөө хамтран зүтгэгчд юм аа. Энэ ажлаас бид мултрах аргагүй. Би ч тэр ажилд хамт оролцох хэрэгтэй. Иохан 4 дээрээс харах юм бол Есүс Самараар дайрч өнгөрөхдөө аман цангаж ядраад тэгээд түр амарж байхад ус авахаар ирсэн Самар эмэгтэй байгаа тийм ээ. Гим нүгэл ихтэй Самар эмэгтэй. Эмэгтэйчүүд ус авахаар ирэхдээ өглөө орой сэрүүн үеэр ус авахаар ирнэ. Өдрийн тэр халуунаар ус авахаар ирэхгүй. Гэтэл энэ Самар эмэгтэй тухайн хоттой үнэхээр алдартай маш их яригддаг тийм гэмтэн байсан. Тиймээс бусад хүмүүс ус авах үеэр хамт очилгүйгээр өдрийн цагаар хинч байхгүй ах үеэр ус авахаар очиж байгаа. Тэгээ Есүстэй уулзсан. Надад уух ус өгөөч гэхэд та юудын хүн байж Самар эмэгтэй надаас яагаад уух юм гойн вэ? Цангаж байгаа хүн ус өгөөч гэж яхад юун ч их юм ярьдсан бтэ. Самар хүмүүс бол юудэчүүдийг дайснаа гэж боддог. Юудэчүүд
Энэ Самар хүн гэж байгаа нь Юудэ хүн, харь үндэстэн хүн, холилдсон хүн байх нь, цус холилдсон хүн. Тиймээс үнэхээр нохоо шиг үздэг, дотносох гэдэггүй байна. Тиймээс Самар хүмүүс Юудэчүүдийг дайсан шигээ боддог. Тийм учраас хажуугаар нөнгөрж явсан бадарчин ус өгөөч гэхэд ус өгөөч гэж яхад одоо тэр юун том асуудал гэж та Юудэ хүн байж Самар эмэгтэй надаас яагаад усгүй нэ? Өгөхгүй гэж байгаа хань. Энэ эмэгтэй ерөөсө хүнийг бодсон сэтгэл хомсны толиж байхгүй байгаа хүн байна. Есүс чи намайг хинбэ гэдгийг мэдсэн бол чи надаас ус гуйхайсан. Энэ ямар утгатай үг бол энэ эмэгтэй ойлгоогүй. Яаковын одоо тэдэнд өгсөн ходог байгаа. Эзэн минь энэ ходог гүн танд утгах юу ч алга. Гэтэл хаанаас ус өгөх гэж байгаа юм бэ гэдэг. Есүс энэ уснаас уух хүн бүр дахин цангана. Харин миний өгөх уснаас хинч хизээч цангахгүй. Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амьд ориглох булгийн ус болно гэсэн. Эмэгтэй хувьд энэ нь анх удаа сонсож байгаа үг байсан. Энэ ус биш, миний өгөх ус тусдаа байна гэж байгаа. За тоглоом их хүн биш л байна да. Гэт энэ эмэгтэй хэлдэг. Оо тийм ус байгаа мó. Тэгвэл тэр усаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй ус утгахаар энд ирэхгүй болно. Ус авахаар явах ажил ямар хэцүү илээ. За нэг уугаад цангахгүй ус байдаг гэвэл ямар сайхан бэ? Есүс явж нөхрөө дуудаад ир гэдэг. Энэ эмэгтэй энч залуу тэрч залуу Пак И Ким гээл 5 нөхөртэй байсан. Одоогийн нөхөр нь ч гэсэндээ чиний нөхөр биш гэж байгаа. Чиний нөхөр биш ээ. Есүс бүгдийг мэдж байгаа хан энэ эмэгтэйг ямар эмэгтэй гэдгийг эмэгтэй бүр гайхсан. Эзэн минь та иш үзүүлэгч болохыг харлаа гэж байгаа. Иш үзүүлэгчтэй уулзсных нэгэнт асууя гэж байгаа. Өвөг дээдс маань энэ уулан дээр Самар хүмүүс энэ Геризим уулан дээр мөрөгдөг. Харин та нар мөргөх ёстой газар Иерусалимд байна гэцгээдэг шүү дээ. Аль нь зөв бэ? Эмэгтэй надад итэг. Та нар энэ уулан дээр ч биш, Иерусалимд ч биш. Эцэгт мөргөх цаг ирж байна гэж хэлдэг байна. Бурхан бол сүнс, түүнд мөргөгчд нь сүнсээрээ үннээр мөргөх ёстой. Бурхан ингэж өөрт нь мөргөгчдийг ирж хайнаа. За эмэгтэй гайхдаг. Би таныг за эхлээд Юудэ хүн гэж бодож байгаа. Иш үзүүлэгч гэж бодож байгаа одоо би таныг иш үзүүлэгч болохыг харлаа гэж байгаа. Есүс эмэгтэй надад итэг. Энэ уулан дээр ч биш, Иерусалимд ч биш. Эцэгт мөргөх цаг ирж байна гэж хэлсэн. Христ ирэх юм бол бүгдийг өгөх нь байна. Есүс тэр би чиний ярьж байгаа тэр байгаа юм а, Христ байгаа юм а гэдэг. Есүс тэр үгийг хэлэхэд энэ эмэгтэй сэтгэлийг нээж Есүс өөрийгөө таниулсан. Эмэгтэй бүр гайхаж хоцордог. Энэ Самарын хүмүүс ч гэсэндээ Есүсийг Христийг хүлээж байгаа. Есүст ус өгөхөч мартаад усны саваач хаяад Самар хот руу явж ороод үйлцэн бүхнийг минь надад хэлсэн хүнийг ирж үзэх тун. Тэр Христ биш үү? Ирж үзэх тун гэж байгаа. Тэр хотын хүмүүс энэ эмэгтэй галзуураагүй амир юу болсон болоо гэд за гарч ирээд Есүсийн үгийг сонсоод Есүсийг авч Самар хот руу орон Самарт 2 хоног сайн мэдээ тараасан үйл явдал Иохан 4 дээр гарч байгаа. Тэр гим нүгэлтэй Самар эмэгтэй ганц эмэгтэй аврагдаж Есүст итгэж Самар хот тэр чигтээ сайн мэдээ тарагдсан. За тэгээд энэ Самар хүмүүсийн хэлж байгаа үг нь одоо бид ярьсанд чинь биш харин өөрсдөө сонсоод энэ хүн үнэхээр ертөнцийн аврагч мөн гэдгийг мэдлээ. Тэлийн Самарын гим нүгэл ихтэй эмэгтэй Есүсийг мэдж итгээд явж очоод сайн мэдээ тарааж байгаа нь ямар хүчтэй байгаа вэ?
баттай гэрчийн үг хүчтэй гэж байгаа. Баталгаатай ойлгож ухаарсан хүний үг хүчтэй байдаг. Хүний сэтгэлийг хөдөлгөх хүчтэй байдаг бахан. Тиймээс энэ гим нүгэл ихтэй эмэгтэйгээр дамжуулан Самарт сайн мэдээ тараагдах үйл явдал болж байгаа үсттэй. Одоо бид бүхэн төрүүлээд аврагдсан хүн бид бүхэн итгэдэг үннээ очиж хэлэх хэрэгтэй бахан. Есүс Самар эмэгтэйд Есүс энэ саа өвчтөнд хүүмэн нүгэлчин уучлагдсан гэсэн байгаа. Есүс энэ дэлхий дээр ирсэн зорилго нь гэмтнүүдийн гим нүглийг зольж сүнсийг нь аврах ажлыг хийхийн тулд ирсэн зорилго биш гэж үү? Тиймээс Есүс тэр саа өвчин туссан хүнийг өөхөх ёстой тэр өрөвдөлтөө хүний гим нүглийг уучлсан гэх хамгийн чухал асуудлыг нь шийдэж өгсөн байна. Тэгтэл хуулийн багш нар Есүсийг хараад хүн яаж хүний гим нүглийг уучлах юм бэ? Бурхан л хүний гим нүглийг уучлаа штэ. Чи бурханыг доромжилж байна гэдэг. Есүс Христ гэдгийг мэдгүй учраас хүний гим нүглийг уучлах гэвэл яах ёстой вэ? Лев 17-гийн 11 дээрээс харвал бие махбодын амин цуснд байдаг. Түүнийг би тахилын ширээнд зориулан амийн чин эвлэрүүлгийг хийхээр та нарт өгсөн юм. Учир нь амийн эвлэрүүлгийг цус хийдэг юм аа гэж байгаа. Лев 17-гийн 11 дээр. Одоо энэ ам цуснд байдаг гэдгийг шинжлэх ухаанаар баталгаатай олж мэдсэн нь удаагүй байгаа. 100 орчим жил болж гин үү? За гэтэл Лев ном одоогоос 3500 жилийн өмнө бичигдсэн үг. Бие махбодын амин цуснд байдаг. Цус нүглийг уучилдаг. Хүн ч бай, амьтан ч бай, цус нь гарах юм бол үхдэг. Цус нь хойлолдох юм бол өвчин тусдаг. Тиймээс ам цуснд байгаа. Цус урсах ёстой гэж байгаа нь ам үхэж байж, цусаа урсгаж байж гим нүгэл уучлагдана гэсэн үг. Хуучин гэрээний үеийн Израильчууд гим нүгэл хийх юм бол хон ямаа үхэр авчраад цусыг нь урсгаж, тэр цусыг тахилын ширээн дээр цацаж гим нүглээ уучлуулдаг байсан. Еврей 10:4 дээр бух ямааны цусаар нүглийг авч аях боломжгүй юм а гэж байгаа. Малын цус хүний гим нүглийг уучлах аргагүй. За тэгвэл яагаад уучлагдахч аргагүй тэр тахилыг өрг гэсэн бэ? Тэр жинхэнэ тахил биш. Христ ирэх хүртэл Есүс тэр бяцхан хург болж, тиймээс 1-р Петр 1:18 дээр та нар эцэг өвөгдөөсөө өвлсөн утгагүй амьдралаас алт мөнгө мэтийн устдах зүйлсээр бос харин гим зэмгүй бөгөөд толбгүй хургных адил Христийн үнэт цусаар золигдсноо мэдэх тун. Тэр хурганы цус Есүсийн цусаар бидний гим нүглийг уучлах нь түүнээс өөр арга байхгүй. Тэгээд Еврей 9:22 дээр цус урсахгүйгээр уучлал үгүй гэж байгаа. Еврей 9:12 дээр тэр ямааны болоо туглын цусаар биш ээ. Харин Христийн цусаар мөнхийн золилтыг агуулсан гэж байгаа. Есүс тэр нэг бяцхан хург шиг үхэж бидний гим нүглийг өмнөөс маань золсон байх нэ. 1-р Иохан 1:3 дээрээс харвал нүглийг зайлуулахын тулд тэр илчлэгдсэнийг та нар мэднэ. Түүнд ямар ч нүгэл байхгүй. Есүс энэ дэлхий дээр ирсэн зорилго нь гим нүглийг зайлуулахын тулд байх нь. Гим нүгэлгүй тэр нэгэн гим нүглийг зайлуулъя гэвэл тэр бидний төлөө өмнөөс өөхөх ёстой байх нь, тийм ээ? Тиймээс одоохондоо Есүс үхээгүй байгаа ч гэсэндээ хүмүн нүгэлчин уучлагдсан гэж хэлж байгаа үг Есүс загалмай дээр үхэн гэдгээ болзол тавин хэлж байгаа үг бахан. Нүгэлчин уучлагдлаа. Хуучин гэрэн дээр ч Есүсийг ирэхээс өмнө Исая 44:22 дээр
Гэмт үйллийг чинь өтгөн үйл мэт, нүглийг чинь үйл мэт би арчин хаяв. Би чамайг зольж авсан учраас над руу эргэхтэн. Хүн хүний хооронд гэм нүгэл хийсэн ч гэм нүгэл нь бурхны өмнө байж байгаа. Яагаад вэ? Бурхны хуулийг зөрчсөн учраас. За тэр хүн дээр очоод миний буруу байсан, уучлж өгөөч гэж гуйгаал. За хидэж байсан хамаагүй хохирол барагдуулнаа гээл. Ингээ шийдэгдэхгүй. Бурхан шийдэж өгөхгүй бол болохгүй байна. Бурхны өмнө тэр өтгөн үйл мэт хоролцсон байгаа гэм нүгэл. Уур манан мэт, уур манан татсан мэт. Тэр өтгөн үйл алга болж байгаа мэт, уур манан алга болж байгаа мэт арчин хаяв гэж байгаа. Яаж вэ? Есүс загалмай дээр гүйцэлдлээ гэхэд тэр нь арчин хаягдана гэдгийг урдчилж хэлсэн бахан. Би чамайг зольж авсан учраас над руу эргэхтэн. Урдчлаад гэм нүгэл уучлагдсан гэдгийг хэлж өгж байгаа бахан нэ. Тиймээс Ефес 1:7 дээр Ефес 1:7-г хамт олж уншийе. Ефес 1:7 хамт уншия. Түүний нэгүслийн баялгаар түүн дотор цусаар нь бидэнд золилт гэм нүглийн маань уучлал бий. Бид Христ дотор түүний нэгүслийн баялгаар түүний цусаар золилт гэм нүглийн маань уучлал бий. Золилт гэж байгаа нь өмнөөс нь төлж өгч аварсныг хэлж байгаа. Гэм нүглийн маань уучлал бий гэсэн байна. Тэр цусаар мөнхийн золилтыг мөнхөд гэм нүглээ уучлуулсан. Энэ гайхалтай зүйл биш гэж үү? Бид Есүсийн биелүүлсэн энэ үннийг тарааж дамжуулдаг байгаа. Есүс одоо юудэчүүдэд хэлж байгаа. Энэ хуулийн багш нар Есүс нүгэлч нь уушлагтлаа гэх үед Бурхныг доромжилж байна. Чи хүн байж Бурхан болж гинэ гэсэн. Бурханаас өөр хэн нүглийг уучлж чадах вүлээ? Энэ хуулийн багш нар Есүсийг хэн бэ гэдгийг одоохондоо мэдэхгүй байна. Есүсийг Бурхан хүн болж ирсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Тиймээс Иохан 10:30 дээрээс харвал би болон эцэг нэг юм аа тэгсэн. Тийм ээ, нэг бахан. За гэтэл Есүс мөнхийн золилтыг гүйцэн гэдгийг болцол тавин хэлж тэдний нүгэл уучлагдлаа гэж хэлсэн бахан. За Библиэс нэг ишлэл хайж олъё. Иохан 20 Иохан 20:21 Иохан 20:21 Есүс дахиж тэдэнд амар амгалан та нарт байх болтугай. Эцэг намайг илгээсний адил би бас та нарыг илгээнэ гэв. Үүнийг айлдаад тэр тэдэн рүү үлээн ариун сүнсийг хүлээн авахтун. Та нар хэний нүглийг уучлана, тэд уучлагдана. Та нар хэний нүглийг үл уучлана, тэд үл уучлагдах болно гэж айлдав. Дахин амилсан Есүсийн шавнартаа хэлсэн үг байна. Гар болон жадлуулсан хэсгээ харуулад Есүс дахин амилсан гэдгээ тэдэнд мэдүүлж, тэгээд эцэг намайг илгээсний адил би ч бас та нарыг илгээж байна. Есүс Бурхан хүнтэй адил болж хүний бүх нүглийг биедээ үүрч, золилтын тахилаар загалмай дээр үхэж, хүний гэм нүглийг мөнхөд уучлж золихын тулд ирсэн тэр ажлаа хийсэн. Иохан 19:30 дээр гүйцэлдлээ. Юг гүйцээсэн бэ? Мөнхийн золилтыг гүйцээсэн байна. It is finished. Бүгдийг гүйцээлээ, биелүүллээ. Эцэг намайг илгээсний адил. Есүс тэр мөнхийн золилтыг гүйцээх гэж үхлийн иргэшээлийг ялж дахин амилсан. Эцэг намайг илгээсний адил би ч бас та нарыг илгээж байна гэж байгаа үг нь. Одоо эзэн Бурхан аавын илгээсний дагуу мөнхийн золилтыг гүйцээсэн. Одоо аврагдсан итгэгчид шавнараар нь зогсохгүй түрүүлээд аврагдсан хүмүүст би ч та нарыг илгээж байна. Харин 22 дээр
Иохан 20:22 дээр үүнийг айлдаад тэр тэдэн рүү үлээн ариун сүнсийг хүлээн авагтун. Хамт уншия. Та нар хэний нүглийг уучлан тэд уучлагдана. Та нар хэний нүглийг үл уучлан тэд үл уучлагдах болно гэж айлдав. За энд үнэхээр гайхалтай үгийг хэлсэн байгаа. Эцэг намайг илгээсний адил. Есүс илгээгдсэн байна. Тэгээд гим нүглийг золих ажлыг гүйцээсэн. Одоо би та нарыг илгээж байна. Юунд илгээж байгаа вэ? Эзнийг гүйцээсэн үннийг тараа гэж илгээж байгаа хан. Тэгээд үлээн ариун сүнсийг хүлээн авахтун гэсэн. Ариун сүнс бол дахин амьллын сүнс байгаа. Дахин амьлсан тэр үннийг тарааж дамжуулах. Та нар хэний нүглийг уучлан тэр уучлагдана. Хэний нүглийг үл уучлан тэд үл уучлагдана. Ямар үг вэ? Үүнээс илүү гайхалтай үг байхгүй. Есүс загалмай дээр гим нүглийг мөнхөд уучлсан. Түүнийг ухаарад итгэж байгаа хүн түүнийг тараавал гим нүгэл уучлагдана. Бид ямар гайхалтай ажлыг хийж байгаа бол эзнийг гүйцээсэн тэр үннийг тараавал ариун сүнсээр дамжуулан сайн мэдээг тараавал тэр хүний гим нүгэл уучлагдана, мөнхөд уучлагдана, аврагдана гэсэн үг. Харин үл уучлбал үл уучлагдана. Тараахгүй зөнгөөр нь орхивол там руу явна. Зөнгөөр нь орхивол байж байгаа там руу явна үстэй. Бид ямар гайхалтай ажлыг хийж байгаа вэ? Эзэн загалмай дээр гүйцээсэн тэр мөнхийн золилтыг тараах ажлыг бидэнд даалгасан байна. Бид сайн мэдээг тараавал тэр үгийг хүлээж авах юм бол хүмүүс тэр хүний сүнс гим нүгэл нь уучлагдана. Сайн мэдээ тараахгүй зүгээр орхивол үл уучлагдана. Там руу явна гэсэн үг үстэй. Ром 10:14 дээр тэгвэл түүнд итгээгүй тэд яаж түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж түүнд итгэх вэ? Тэд тунхаглагчдгүйгээр яаж сонсох вэ? Есүс мөнхийн золилтыг гүйцээсэн байсан ч түүнийг тараахгүй бол ямар их нэмэр баах вэ? Тийм ээ? Юугаач мэдэхгүй байж байгаа там руу явна үстэй. Тиймээс тэд тунхаглагчдгүйгээр яаж сонсох вэ? Сонсоогүй тэд яаж түүнд итгэх вэ? Тараах хүн байхгүй бол сайн мэдээг сонсож чадахгүй бол итгэж чадахгүй бол там руу явна. Тэм учраас бидний хийх ёстой ажил ямар чухал байна вэ? Есүсийн хийсэн ажлыг одоо бидэнд даатгсан бахнэ. Иохан 14-өөс харцгаая. Иохан 14-ийн 12. Иохан 14-ийн 12 хамт уншия. Үннээр би та нарт хэлье. Надад итгэдэг нь миний хийдэг үйлсийг бас хийх бөгөөд эдгээрээс агуу үйлсийг хийх болно. Учир нь би эцэг рүү очино. Есүс надад итгэдэг нь миний хийдэг үйлсийг бас хийх бөгөөд үүнээс агууг хийх болно. Есүс тэнгэр рүү додсны дараа шавнар нь сайн мэдээг тараахад Есүстэй адилхан өгсөн хүнийг амьлуулсан. Өвчтөө хүнийг босгосон. Есүсийн үйлцэн гайхамшигыг үйлцэн эдгээрээс агуу үйлсийг хийнэ гэж байгаа нь юу гэсэн үг бол? Мөнхөд гим нүглийг нь уучлсан гэх үннийг тараавал уучлагдах нь байна. Миний хийдэг үйлсийг тэд бас хийх болно. Эзний хийдэг ажлыг бид нар ч хийж чадах нь байна. Та нар хэний нүглийг уучлан тэд уучлагдана. Та нар хэний нүглийг үл уучлагдана. Католикт пап лам нь гим нүглийг уучлах эрх мэдэлтэй гэж байгаа. Петрийн залгамж халаа гэдэг мэдхгүй дэ тэгж байгаа. Тэгээд энэ пап лам гим нүгэл уучлах эрхтэй гэтэл ганцаараа чадахгүй байгаа учраас санваартангуудаа тэр пап лам гим нүгэл уучлах тэр эрх мэдлийг итгэмжлэн өгсөн гэж байгаа. Тэгээд нүгэлч нь уушлагдлаа гэдэг гэж байгаа. Нүглээ намчлах үед би ийм гим нүгэл хийсэн гэх юм бол чиний гим нүгэл уушлагдлаа. Ингүүл уушлагдаал үл уучлагддаггүй. Тийм үг биш бахан. Есүсийн загалмай дээр гүйцээсэн үннийг тараавал уучлагдана. Тараахгүй бол уучлагдахгүй. Бид сайн мэдээг тараах ажил нь ямар чухал ажил байна вэ? Аврагдсан хүн ам хамхаад сайн мэдээ тараахгүй бол хэн ч аврагдахгүй. Тийм биш гэж юу? Гэтэл яаж тараахгүй байж чадах вэ? Хүмүүсээ одоо зуны нэгсэн семинараар зогсохгүй бид нар энгийн үеүүдэд ч сайн мэдээ тараах боломж байгаа дэр хичээнгүй сайн мэдээ тараах хэрэгтэй.
Аврагдаагүй хүн аврагдахын төлөө дэлхий дээр төрсөн гэж мэдэх хэрэгтэй. Аврагдахын төлөө одоо хүртэл амьсгалж амьдарч байгаа. Аврагдсан хүн яагаад амьдарч байгаа вэ? Тэр үннийг тараахын тулд амьдардаг. Аврагдсан хүн энэ дэлхийн хүн шиг их мөнгө олох гээл, сайн сайхан идэж ууж амьдрах гээл, ертөнцийн дээр сонирхолтой сайхан зүйл харах гээл амьдардаг уу? Үгүй юм аа. Деваачнд очих юм бол ямар сайхан байх болоо хүмүүсээ. Мэдгүй учраас л аврагдсан хүн үхэхээс ч бас айдаг. Аврагдсан хүн үхэх нь тэр бол үнэхээр гайхалтай, жаргалтай өдөр. Дуулал 116 дээрээс харах юм бол итгэмжит хүмүүсийнх нь үхэл эзний мэлмид үн цэнтэй. Илчлэл 14 дээрээс харах юм бол эзэн дотор үхэгч үхэгсэд ёроолтой. Аврагдсан хүн мах бодонд үхэх юм бол тэгээ шууд бурхны өмнө очино. Лук 16 дээрээс харах юм бол гуйлагчин Лазар үхсэн байгаа. За баян нь ч тэр хүний нэр байхгүй. Баян хүн ч үхсэн. Тэгээд үхэгсдийн оронд галдуунд орсон тийм ээ. Харин гуйлагчин Лазар бурхан бол миний тусламж гэсэн утгатай нэр. Аврагдсан хүн бурхан, миний баяр хөөр, миний найдвар гэдэг үгтэй. Гуйлагчин үхээд хаашаа явдаг вүлээ? Тэнгэр элчнэр түүнийг авч Авраамийн өвөр дээр тавьдаг. Деваачнд очдог байна. Аврагдсан хүн үхэх юм бол тэнгэр элчнэр түүнийг авч яван бурхны өмнө аваачдаг. Сүүл чуулганд хамт итгэлээр амьдарж агаад одоо өөр чуулганд очсон нэг манай профессор байдаг. Хинбэ гэдгийг мэдж байгаа хүн ч олон багах. За би Парист очиж сайн мэдээ тарааж яхад тэр хүн рүү залгасан, нэг түр ярьсан. Ирээд үзтэл тэр хүн нас орцсон байсан. За гэтэл эхнэр нь хэлж байгаа эмлэгт хоёулахнаа уг нь байж исэн гэж байгаа. Гэтэл хажууд маань цагаан хувцастай нэг хүн байгаад байна гэсэн гэж байгаа. Цагаан хувцастай хүн тэнгэр элч авч явахаар ирсэн байна. Тэгээд явсан. За аврагдсан хүн Лук 16 дээр тэнгэр элчнэр түүнийг авч Авраамийн өвөр дээр тавьжээ гэж байгаа. Аврагдсан хүн яагаад үхэхээс айдаг вэ? Уг нь бол хамгийн цог жавхлантай, сүр жавхлантай өдөр. Бид энэ дэлхий дээр амьдарж байгаа нь энэ дэлхий дээр хорогдох зүйлтэй учраас амьдарж байгаа биш, хийх ажил байгаа учраас амьдарж байгаа. Энэ сайн мэдээг тараахын тулд амьдарж байгаа. Эзэн бидэнд өгсөн энэ газар дээр хамгийн том үүрэг, эзний тушаал, Христэд итгэгчийн хамгийн том амьдралын зорилго үсттэй. Би сайн мэдээ тараахгүй байсан ч бусдын тараах ах уу? Мэдээж тараах бах. Гэхдээ эзний өмнө очоороо тэр бодол зүв бах уу? 2 дугаар Коринт 5:10 дээр бид бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө гарч ирэх ёстой гэж байгаа. Аврагдсан өдрөөс эхлэн эзний өмнө очих өдөр хүртэл бид яаж амьдрсан бэ? Эзний хүслийн дагуу эзнийг баярлуулсан уу? Христэд итгэгчийн хийх ажлыг хийсэн үгүй юу гэдэг нь ил болж тэр чигээрээ шүүгдэнэ. Энэ бол шагналын шүүлт. Магтаал байна, зэмлэл байна. 1-р Коринт 4 дээрээс харах юм бол эзэн ирэхэд хүн бүрд магтаал ирэх болно гэж байгаа. Магтаалж байгаа, зэмлэлж байгаа. Залах уу, олиггүй муу боол гэж хэлүүлэгч боломжтой. Хүмүүсээ бидэнд өгөгдсөн цаг хугацааг хоосон өнгөрөөж болохгүй. Сайн мэдээ тараах цаг бидэнд их биш ээ одоо. Нэг өдөр гэнэт эзэн ирэх юм бол бидний амьдрал дуусаж эзний өмнө очино. Аврагдсны дараа эзний өмнө очих өдөр хүртлийг хэрхэн яаж амьдрсан бэ гэдэг нь эзний өмнө ил болоход зүгээр үү? Чи юу хийж байгаад ирвэ гэвэл хоол идж байгаад ирлээ. Нэг гайхалтай зүйл байдаг, гайхалтай яриа. Нэг хүний аав нь нас барсан. За гэтэл үнэхээр мундаг гарамгай нэг багш дээр очиод хэлсэн гэж байгаа. Манай аав нас барсан. Дурсгалын өшөөн дээр нь юу гэж бичих вэ? Хэлж өгөөч, зааж өгөөч. За харин л дээ, аав нь юу хийдэг хүн байсан бэ? Онцгой нэг хийдэг юм байгаагүй. Эрүүл саруул, хоол ундаа сайн идэж ягаад явсан. За хэд хоногийн дараа ир гисэн байна. Тэгээд дурсгалын өшөөн дээр нь идэв өхөв. Өөр бичих зүйл байхгүй байсан байна. Идэв өхөв. Идэж ягаад өхөв гэж байгаа. Түүний төлөө амьдрах уу бид?
Америкийн Дэйл Муди гэдэг алдартай сайн мэдээ тараагч Дэйл Мудигийн дурсгалын өшөөн дээр бичээтэй үг би хаяас хэлдэг. 1-р Иохан 2:17 ертөнц хийгээ түүний хүсэл тачаал өнгөрнө, харин бурхны хүслийг үйлдэгч нь мөнхөд амьдрна. Бурхны хүслийг үйлдэгч нь мөнхөд амьдрна гэсэн үг тэр хөшөөн дээр нь байдаг. Бурхны хүсэл нь юу вэ? Бид бурхныг баярлуулах. Бурхны бидэнд тушаасан зүйл хамгийн том хүсэл нь Иохан 5:24 дээр үгийг минь сонсоод намайг илгээгч түүнд итгэгч нь мөн хамтаа болно. Хүүг харж түүнд итгэгч бүр мөн хамтаа байх нь эцгийн минь хүсэл. Энэ сайн мэдээг тарааж авралт хүргэх нь хамгийн том бурхны хүсэл байна, тийм ээ. Энэ зуны семинараарч бид бүхэн хамтдаа залбирч нэгдэн зүтгэж олон хүмүүсийн сүнс аврагдаж бурханд баяр хөөр болох хэрэгтэй. Тэгээд Ром 1:16 дээр Илч Паул би сайн мэдээнээс ичихгүй. Энэ бол итгэгч болгоныг юуны түрүүнд Юудэ түншлэн грек хүнийг аврах бурхны хүч мөн. Сайн мэдээнээс ичихгүй. Сайн мэдээ дарахаас ичдэг үү? Иччих болохгүй, хайхрамжгүй андчих болохгүй. Энэ сайн мэдээ бол итгэгч болгоныг энэ сайн мэдээг тарааснаар бурхны нэгүслийг ухаарч итгэх юм бол аврагдах бурхны хүч байна. Тэгвэл үүнийг яаж тараахгүй байж чадах вэ? Тиймээс бид сайн мэдээг тарааж олон сүнсийг авралт хүргэж байж бурханд алдар болно. Энэ зуны нэгдсэн семинарын төлөө авч явах хүмүүсээ тогтож төлөвлөж байгаа эзтэй. Над руу бас дуудлага ирдэг зарим хүн нь 10 хүнд, 10 хэдэн хүнд, за 1-р ээлжээр хэдэн хүн, дараагийн ээлжээр хэдэн хүн зөвхөн өөрийнхөө ээлжээр оролцоод зогсохгүй сайн мэдээ дараахын тулд хэд хэдэн удаа өөр ээлжээр оролцох төлөвлөгөөтэй байгаа. Хичээнгүйлэн залбирч энэ удаач бас бурхны агуу үйл хэрэг явагдана гэдэгт бид итгэж залбирч тэр ажилд би ч бас хамтдаа оролцсон гэсэн сэтгэлтэй байгаасаа гэж хүсэж байна. Хамтдаа залбирая. Энэрэнгүй бидний бурхан аав минь. Бурхан танаас холдон гэм нүгэл дунд амьдарч байсан биднийг аварч өгч мөн хэн болон найдварыг өгсөн тэр агуу нэгүсэлд талархаж байна. Одоо аврагдсан бид бүхэн алдагдсан байгаа олон өрөвдөлтөө гэмтнүүдэд сайн мэдээг тарааж, бурхны сайн мэдээг тарааж олон хүмүүс аврагдах бурхан таны ажил явагдахад ойртон ирж байгаа энэ зуны нэгдсэн семинараар энэ удаач олон сүнс аврагдаж бурхан танд алдар болоход энэ ажлын төлөө манай ахын дүүс бүгдээрээ нэг сэтгэлтэй байж сайн мэдээний төлөө зүтгэхэд бурхан таны хүсдэг илүү агуу үйл хэргийг биелүүлэхийг хүсэж байна. Бид бүгдийг эзэн та өөрийн хүслээр хэрэглэж өгөөрэй. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.